сонгогчдын боловсрол төв төрөөмөс байгууллага. Тэгээ манай байгууллага маань энэхүү өдрийг бол ерөнхий зохион байгуулагчаар мөн оролцогчоор оролцож байна. За энэ үйл ажиллагаан дээр бол бид нар илүү залуучууд сонгогчдод зориулсан гендерийн хэвшмэл байдлын таниулах, за гендерийн хэвшмэл ойлголтыг одоо ойлгуулах, дээрээс нь сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр одоо маш сонирхолтой үйл ажиллагаанууд явагдаж байна. Оролцоог төлөөлөе гэдэг арга хэмжээнд бол манай гэр бүл бүх залуучдын хөгжлийн газрын одоо хамт олон бол бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна. За энэ дээр бол ямар арга хэмжээнд бид төлөвлөгөө оролцож байгаа гэхээр гендерийн эрхтгч байдал, гендерийн боловсрол, тэгш боломж, залуусын манлайлал одоо энэ сургалтыг бас нийгмийн одоо олон хүмүүст хүүхд залуучуудад бас мэдээлэл өгье гэсэн байдлаар бас ирсэн байна. За дээрээс нь бас энэ угийн бичигтэй холбоотойгоор бас монголчууд хэр сайн угийн бичгээ мэддэг вэ гэдэг бас асуулт хариулт хөгжөлтөө интерактив байдлаар бас энэ сургалтын үйл ажиллагааг шууд явуулж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс мэдрэмжтэй мэдээллийн нэгдлийг энэ өдрөлийн үеэр танилцуулж байна. Тэгэхээр энэ яагаад чухал юм бэ гэхээр ялангуяа улс төрийн мэдээнд бол эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байдаг. За тэгээд үүнийг өөрчлөх зорилгоор бол бид нар мэдрэмжтэй мэдээллийн нэгдлийг болвол үүсгэн байгуулад одоо ингээ 2 дахь жилдээ 3 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээ одоогоор манай 400 гаруй идэвхтэй сэтгүүлч редакторууд ажиллаж байгаа. За тэгээд тэднэрийнхээ хийсэн бүтээлүүд, за гэрэл зургийн үзэсгэлэн жишээлбэл танилцуулж байна. Ялангуяа сонгуулийн үеэр болвол нөгөө худал, ташаа, мэдээлэл, ёс зүйн алдаатай бүтээлүүд бол сэтгүүл зүйн бүтээлүүд бас нэлээд их гардаг. За тэгээд тийм үед хэрхэн хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргаж болох вэ гэдэг тал дээр бол бид нар бас энэ оролцогчдод мэдээлэл өгөөд явж байна. За манайх Бодлого залуусын яамл төрөөмс байгууллага 2014 онд байгуулагдсан. За тэгээд удирдах зүйл ажлын алба гэсэн юм бүрэлдэхүүнтэй байгаа. За тэгээд байгууллаганд иргэд бас залуусын давалгаа гэх бүлэг үйл ажиллагаагаа 18 оноос хойш доктортой явуулж байгаа. За тэгээд бидний энэ өдрөлөг дээр ажиллаж байгаа зүйлүүд, гаргаж байгаа датанууд гэх юм бол Open Data Lab илүү сонгогчийн боловсролыг дээшлүүлэх те иргэд сонгуулаа өглөө хөтөлбөрийн харлаа, дээрэс нь хэрэгжилт нь яах юм бэ? Дараа нь энийг хэрэгжүүлэх бол хэрхэн хяналт тавих вэ? Өмнө нь ямар байсан, одоо ямар байгаа? Бид нар юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг илүү иргэд өөрсдөө мэдээлэлтэй бэжэж энэ дээр хяналт тавих шаардлагыг тавих юм анхдагч бас хүчин зүйл болж байгаа. Тэгээ энийг нь бид нар одоо бүх насныхаа илүү хүртээмжтэй байлгахын тулд ийм датануудыг гаргаж ирэхтэй. Тэр тусмаа залуучууд бас сэтгүүлчид энэ датануудыг ашиглах гэх мэт байдлаар бол мэдээлэл түгэхтэй. Тийм байдлаар ажиллаж байгаа. За сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл судалгаа сургалтын төв өнөөдрийн өдрөлөгт оролцож байгаа. Тэгээ өнөөдөр сонгуулийн ерөнхий хороо сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ гэдэгт үнэхээр анхаардаг гэсэн бол өнгөрсөн жилээс ахуулаад одоо сонгуульд яагаад сонгогчдод оролцох ёстой юм бэ? За тэр дундаа залуу сонгогчдын маань эрс оролцоо маш бага байдаг. Тийм учраас сонгуулийн ерөнхий хороонд ирэх мэдээлэл судалгаа сургалтын төв маань сонгогчийн боловсрол олохын сургалтыг орон даяар явуулж байгаа. За өнөөдрийн энэ үйл ажиллагаа өдрөлөгт бол сонгуулийн яг энэ загвар байрыг бол бэлтгэж оролцож байна. Өөрөлдөх юм бол санал авах байран дотор яг ямар байдаг вэ? Энэ бүгдийг бэлдсэн. За дээрэс нь бидний ярьдаг нөө санал тоолох төхөөрөмжөд саналын хуудасаа бодитойгоор уншуулж үзэх. За мөн дээрэс нь дүн нь хэрхэн гардаг вэ? Дүнгийн яаж дамжуулдгийг, за гарсан дүнг яаж тулгаж нэгтэл шалгадаг гэдэг энэ үйл ажиллагаануудыг үзүүлэх зорилготой нэг асар байна. За дараагийн манай асар бол залуу сонгогчдод зориулсан сонгуулийн боловсрол гэх хөтөлбөрөө олон нийтэд бас тайлбарлан таниулах зорилготой ийм байдлаар бол өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаа. Ялангуяа өмнө нөгөө санал авах байранд орж үзээгүй. За магадгүй одоо иргэжч гэдэг юм уу сонгогч болох хүмүүс маань яг санал авах байран дотор ямар байдгийг үзэхийн тулд бодиттой саналын хуудсан дээр саналаа тэмдэглээ. За мөн дээрээс нь санал тоолох төхөөрөмжөд бас саналын хуудасаа уншуулаад тэрнийг шалгаж үзэх байдлаар бол бас илүү идэвхтэй оролцож байгаа нь харагдаж байна.